Ажил төвөнд юм шүү дээ. Зүгээр дээждээ туслах гэж сайжснээс амар миний мундаг санагдчих жоох тий. Амжилт гарахгүй хам гээл өдөр ингээл одоо ямарчлаараа тэгэхээр нөгөө за миний хот руу бэлтгэлээ хэл идэх болсон. Найзах юм бол байхгүй. Алхам өдөр чон манд яваад хиймээсээ гэдэг юм бас хэвэг бодлоо талдаж магадгүй. За урьж оруулсанд баярлалаа. Наа Хүчил аймгийн Баянзүрхсэн хараад Үнжний бүхэн аймгийн арсан залтай тийм залуу байна. За энэ жил би Булган аймгийн баяр нааданд очиж төрүүлсэн. Тэгээ мөн 2 хоногийн дараа нь очиж Хүчлийн баяр нааданд 5 чимэн юмсан байгаа. Тэгээд тэр тоног бүгчтэй байрлалаад тавтал гоё л байсан. Одоо өөрийгөө бас магтахын цааш ер нь бэлтгэл сургалт ирээд нэг 20 тоног хийцээсэн шүү. Тэгээд өргөнд очтойгоо за би тэр том хүмүүс давна гэсэн зорилго ер нь л баг очтгоо л доо. Ер нь төрүүлэхээс илүү зөө яг нэг би тэр өдрийг 2 давчил гэсэн бодолтой очижсэн. Намрын 11 сарын 2-нд ч тийм. Тэгээ өргөөнд ер нь бол хүмүүс бол үзэсгэлэнтэй дүүрцээсэн. Тэгээд ер нь бол том бүхийг баг цалтаанд давна штэ. Тэгэхээр ер нь хүмүүс баг цалтаанд илүү дэмждэг. Тэгээд ер нь давж явахдаа би өөр 2 давчих юм уу, би 3 давчих юм уу. Ер нь жоохон нэг жөөд жоохон ихтгэлгүүлээс. Тэгээд тогтоож явахдаа тэгэлөө за би давчлаа штэ гэж бодчихсон. Сэтгэл зүйхээс жоохон хариуцлага нарийн өндөр болчихсон. Үнэх барилдаан дээр нь шүүгүрцээс болсон юм. Тэгээ дараагийн барилдал дээр нас доромжлаас яах вэ гэсэн жоохон тийм бодолтойсэн л да. Тэгээ 3 дахь зөө болтолно болчлаа. Би харангийн мөнгөштэй тонж ярилсан 3 дээр тэр мундаг хүнийг бас ингээд давж өргөслөө. Гэртээ төрөлтөө гоё юм сэтгэл санаа. Өө за энэ мундаг хүнийг 3 дээр давтахнаа давчлаа гэдэг чинь. Өө чамлахаа том амжилт тэгээд ирчихсэн. Манай нутгийнхнаа харц утсан байл жоохон сомлжлаа юм л да. Өө за ханд бас та хэргадаг өстө яваадаг барилдаад үг гэл. Тэгэл гараад олсоо аслан бүрүүдээ багтаага байрлалаа. Тэгэл өвдөг шараадсан да. Ханд юу бэлтгэл жоохон муу байна. Тэгэл би жоохон бэлтгэлээ асуух гээд хаас дараа нь асууж ирсэн. Тэгсэн ханд ийм тийм байна. Ханд ингэж хийх хэрэгтэй гэдэг надад зөвлөсөн л да. Нөгөө янз бүр ажил хийж яваад амьдрал өрнө алдахгүйсэн л да. Тэгэл нийтгүй тэр өдөр нэг манай нутгийн ханд очиж бэлтгэл хийгээл. Тэгэл бэлтгэл хийгээл тэр чиглэлээ хөөх болсон шүү дээ. Ер нь Монгол бүхий дээдлсэн ёс жудагтай тараахан тийм л юу бай гэж боддог. Ер нь яг Монгол бүх гэдэг нь хамгийн түрүүнд жудаг гэдэг юм гарч ирэх хүмүүс болгонд гэдэг юм бүх хүн жудагтай байх хэрэгтэй. Яг тэр жудаг гэдэг зүйлийг яг дээдлж лавж явал зүгээр ахаа л гэж би боддог. Жудаг гэдэг чинь дотор маш олон зүйл агуулна л да. Хөө нэг хавд бүхийхээ хавд гэдэг яг тэднүүсийн л яг бүгдийн л яг шингээгээл яг тийм лавж явал дээдлэл явж явал. Ер нь би хурдан барилдаанд тий яагаад гэвэл би нөө би жижигтэй өрсөлдөгч ер нь надаас ер нь дандаа том байдаг л дээ. Тэгэхээр би том үнэтэй юм тогтож барилдвал ер нь лав юу залгооны байшин байгаа л унах магадлал баг лирөө болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хурдан барилдаж тэр хүний хайрцаг нь алдагдуулж ер нь барилдвал ер нь давах магадлал ари өндөр л болно гэж барилддаг шүү дээ. Тэгээ сэтгэл зүйн хамгийн чухал ахалтай хэдээд биартай байлаа, ирээ сайн байлаа гэж сэтгэл зүй бол ер нь нэлээд их хувийг эзлэх баг. Би ч л өглөө маргааш барилдаантай бол ер нь сайн амардаг. Эрт онд нүглээ басаал тэгэл задаг мадаг бүх юмаа сайн хайрлах гэж утгаж авч байгаа л үүлэмжийн чанараа сонсч байгаа л тэгэл гараа явт шүү дээ. Яа ер нь бэлтгэлээ сайн хийгээл сэтгэл зүгээ сайн бэлдсэн хаа тэгэл болж байгаа. Уулгч бодчих. Тэгвэл би яг баримтлах ч юм уу 2хан дөрөнтэй. Тэр нь айлуулах амжилтандаа хаанж болохгүй. Тэр нь айлуулах дараахан байх хэрэгтэй. Анх ер нь хүн ямар байсан тэр зан гараад байвал ер нь өөрийг хэлчүү тэгэл аав ээжийг ингээл яриаш тэдний хүү эдний хүү гэл. Тэгэхээр ер нь анх яг байсан чигээр байж чадвал гэж бодчих шүү дээ. Ер нь бол яг туушд яг ихсэн бол 21 оноос эхэлчихсэн. Багдаахаа сургууль аваа маяг бэлтгэлээсэн л дээ. Тэгээ манай өвчээр чана хөдөө хэлэх гэдэг байсан. Тэгэл хойлох нь болохоор яа за анмаад тэгээд тэгээд жоохон бас жоохон зөрүүлээл хот мотор иржэл ажил мэл хийгээд байсан. Тэгээ манай ээж аваад за манай аав сууна ачин цалт өмөдөг. Тэгээд за аавынхаа цалыг авчил миний хөө бодоолаа гэд манай ээж тэгдэгжсэн. Тэгээд ер нь аав зөв бүх болгоход нэг юм ирээгүй. Амжилт гарахгүй хам гээл хөдөр ингээл одоо ямарчлаараа тэгэхээр нөгөө за миний хот руу бэлтгэлээ хэл идэх болсон. Одоо хамгийн их дэмжигч манай байлаа да. Анх сумын заныг авч очиад тэгэхэд бол хүмүүстэй байцааг очиж байгаа шүү дээ. Манай аав зөв жоохон тийм ингээл нулимс гэж яддаг шүү дээ. Баярын нулимс. Тэр нулимсаа л хотчихсан. Очихд хүртэл би нэг ямар нэгэн тийм найраа маягаар цалаа. Яг ёроор авсан болохоор гэрте очих зүрлээ. Тэнүүр гоё бардам байсан.
Талгай аймаг арслан ч гэсэн очиод болгоё л гэсэн. Би ч бол хөвсөлтэй барилдыг хэлж байсан. Тэгсэн мэт манай нутгийнх ирээд аханд болгонд оруулахаар алсныхан бид барилч юм уу гэж ахаа оруулах болов хаш марч байх бол зүгээр аханд яатсан баа гэх. Тэгээ очиад барилдчихсан. Би бас арслан болно ч гэсэн нэг тийм бодож очиагүй. Зүгээр хөсгөлтэй сайн барилдээ болгондоо жоохон нэг тийм чочроо юм уу ямар нэг юмудаа жоохон шалгаж үзээд юу айц мэц бай жоохон даарч хэл гэсэн бодолтой байсан. Төрүүлэхүү тэнгэрээс байдаг гэдэг сэлийн болсон л доо. Тэгээд цог суужсэн хүмүүс бол тэгэл ер нь бол сайн барилдээ гэж аамч өөр одоо юу гэхтэй. Тэгэл 100% яг ингээ өөр хэзлээ надад гэж аамч хүмүүс үл сэтгэлийн дэмэг болоо зах сайн барилдаа. Ишлээс өөр нэг юм яриагүй. Тэгнэ энэ амра энэ зүү. Яг хангада дууш гэдэг юм байна. Ханга аврагыг аваа явцаа. За хоёр засвал юу гэж вэ? За аваа явцсан байна. Өвсгөл аймгийн Арстан баасан жив. Сайн харж аваарай. Царайдаг бас өөрхөн гоё залуу байгаа. Гэхдээ ихнэртэй байж магадгүй гэж. Найз хэн бол байхгүй. Яг идэд найз охинтой бол ийм тийм найз охинтой бол гэсэн бодлоо байхгүй. Зүгээр л явж байгаа тэгэл сэтгэл нийлээ. Таадагдвал тэгэл бодол үерхэн байх та. Тийм наад тийм амар тийм юу байдаг юм аа. Нэгтэн яг эмхтэн хүнсний тийдтэй эрэгтэн юм байх хэвээр. Надад нэг тийм байдаг юм уу? Зүгээр л ингээл харилцаа таалагдвал тэгэл. Энэ наа ингээд юмж байгаа энэ хүмүүстэй итгэлийн алдахгүй л гэж хэлээ да. Би цэргийн хүн болох эсвэл малчин болох гэсэн баг та. Одоо хөдөөцсөн нэг их нөхөдтэй алдсан. Толгой малтай алдсан. Тэгээд эсвэл цэрэг хил мэл дээр байх гэсэн баг. Гэтээс таашгүй л дээ. Бас голомноос юу ч болох юм лээ те. Ачлал төвгөн л юм шүү дээ. Зүгээр л ээждээ туслах гэлээс ажилснаас амар миний мундаг санагдчих жоох тий. Зүгээр л тухайн өдрийн л дэс алдсан. Өөгүй юу нь бол сахгүй. Эвлэгж болоогүй. Эвлэгж хувааж өгнө. Хог асглаа янз бүрийн хог шүүлдэ шалга болдог гэдэг. Уусаад ирэхтэн ямар ч хиймэрсүүлт дороод гэсэн үг шүү дээ. Алхам өдөр чан манд яваад хиймэрсэл гэдэг энэ л бас хэв бодлоо талдаж магадгүй. Тэгээ ховны өөрөө хэл бодлох. Ер нь тэгэл яг шат чатаараа те. Зовн зам аймаг арслан болох юм одоо аймаг арслан болсон ч мэдээж хэцэн цалтан болохын төлөө одоо яг намраас хойшлаад тийм зорилготой болсон л бэлтгэл сургуультай орсон л гэж. За би одоо 3 багштайгаа манай багшийг лоо хөслөм болоосон яриад Монгол Улсын гавьд цэцүүлэгч Хунгагийн Илбэг гэдэг хүн байгаа. Одоо туслах багшаар манай одоо Наран гэрэл багш маань байгаа. Мөн одоо хүчний юм уу танки багшаар маань одоо Баатар багш маань ажиллаж байгаа да. Багш тэр нутгийн хаахыг дагалж ирсэн. Хан бинд очиж хоёулаа бэлтгэл хий. Тэгээд ачаадл багш өөж ирээд идэх хүүхдээ шүү. Тэр маатар нэг хэдэн бэлтгэл хийгээд тэгэл. Тэгэл яг багш мөн тэгэл намайг бүх юуг оруулж ирсэн да. За ингээд миний ажлыг үзсэн та бүхэнтэй баярлалаа. Тэгээ үргэлж заа мөхөө дээдэлж Монгол мөхөө үзэж өвс хойлоо түгээж дээдэлж аваарай л гэж хэлье да. Баярлалаа.